Сайн байцгаана уу? Сэтгэл хөдлөгч байна. Та бүхэндээ энэ видеог үзэх өдрийн мэндийг хүргэе. За би өнөөдрийн видеогоор өөрийнхөө майкийг шалгах журмаар та нартай бас дайлимд нь хэрэгтэй мессеж өгье гэж бодсон юм. За ингээд би 4 өдөр гаргасан байгаа. Тэрнээсээ нэгийг суулгая гэж бодож байна. За нэг жижиг өдөр суулсан. Тэрнээс бас нэгийг суулгая. За хамгийн ихний үзрээ гаргая. За хамгийн ихний үзэр юу болсон бэ гэхээр эргэн тойронд байгаа болохгүй нөхцөл байдал, амьдрал тулгардаг саад бэрхшээлүүд, хэн нэгэнтэй холбоотой харилцаа, бүтэхгүй байгаа ажил, амьдрал чинь дутагдж байгаа тэр бүх зүйлүүдтэй холбоотой гэж би харж байна. Яагаад гэвэл болохгүй байгаа тэр нөхцөл байдалтай маш тийм хүлээцтэй, тайван хандахыг захиж гарч ирсэн байна. Энэ байдал чинь өөрчлөгдөх болно. Тийм учраас битгий их бухимдаж, өөрийгөө битгий их зовоогоорой гэдэг зүйлийг бол би харж байна. За дараагийнх дээр нь биднийг амьдралыг үнэлэх хэрэгтэй. Амьдрал бас сайхан шүү. Хичнээн болохгүй байгаа зүйл нь илүү давмгаалсан санагдаж байгаа ч гэсэн яг үүндээ бол амьдрал гайхалтай. Энэ бол хүн болгонд олддгүй маш сайхан аз завшаан хүн болж төрнө гэдэг бол. За тийм учраас энэ зүйлдээ анхаараарай. Тэгээд эхний үзүүртээ бас маш гоё тохирч таарч байна гэж харж байна. За дараагийнх нь харъя. За дараагийнх нь хэн нэгэнтэй харилцаа холбоотой зүйл. За магадгүй энэ видеог сонсож байгаа хүний эргэн тойронд байгаа хэн нэгний сэтгэлийн байдал бас хэцүү байна гэж харж байна. За тэрнээс гадна хэн нэгэнтэй харьцахад маш хэцүү үдийн байдалд орсон байгаа хүмүүс маань тэр хүн ямар ч зам байдал гаргасан ч гэсэн, юу ч гэж хэлсэн ч гэсэн өөрөө яаж хариу үйлдвэрлэх үү гэдэг чинь өөрөө чинь хяналтанд байгаа. Өөрийг чинь сонголт байх болно. Тийм учраас аль болох тэр хүнийг ойлгохыг хичээж хичнээн тэр хүний буруу хэлсэн ч гэсэн маш тийм ухаалаг хандаж, зөөлөн, тайван хандаж тэр хүнийг бас маш сайн сонсох хэрэгтэй гэж би бол харж байна. За тэгээд сонин зүйл нь юу вэ гэхээр энэ гаргасан 3 өдөр маань гуруулаа 9-ийн тоо орсон байна. Сайхан 999 портал болсон. Бүх хүмүүсийн амьдрал ямар нэгэн хэцүү зүйлийг нь хаасан байгаа. Тэгж хааснараа мэдээж амьдрал чинь дахиж шинээр цэцэглэж эхлэх болно. Тийм учраас маш гоё бэлэгдэлтэй гарсан байна гэж би харж байна. За дөрөвт үзэр маань юу гэсэн харъя. За дөрөвт үзэр маань миний зүнгээр амьдралдаа байгаа бүх зүйлүүдийг маш тийм дөрөвний хэлснээр үнэлэх хэрэгтэй. Болж байгаа сайхан зүйлүүдээ бас харах хэрэгтэй. За энэ үхэн бол эргэн тойронд нь дээрээс нь могоо гарч ирж байна. Ер нь тийм болохгүй зүйлүүд байгаа ч гэсэн тэр болохгүй зүйлүүдийн дундаас тэр голоос нь яг ингэж сайхан зүйлийг нь олж харж эргэн тойронд байгаа болж байгаа зүйл, байгаа зүйлдээ бас тийм сэтгэл хангалуун байх. Ялангуяа амьдралаас сайн сайхан талыг нь олж харах нүдтэй байх гэсэн мэдээлэл надад орж ирж байна. Тэгэхээр ерөнхийдөө энэ гарсан 4 үзэр маань дөрвөлээ хоорондоо маш гоё утхан зохицож ер нь харагдах байдал нь ч гэсэн энерги ч гэх юм уу маш тийм тайван хүлээцтэй, маш төлөв, ухаалаг, бас тийм сүнслэг байдлыг харуулж байна. Тэгэхээр би энэ видеог үзэж байгаа хүмүүс нэлээд ухаалаг, тайван, хүлээцтэй тийм хүмүүс байна гэж бас харж байна. За би тэгээд нэмэлт
Хэдэн юм гаргая. За тэгээд энэ сүүл гаргасан үзэр маань 8.5 байна. Тэгэхээр магадгүй энэ зурагтай холбож харахаар бас надад орж ирсэн мэдээлэл мөнгө санхүүтэй байдал чинь, мөнгө санхүүгийн асуудал чинь дээр болно гэж би харж байна. За гаргасан үзрүүдээ энд оруулъя. 1 2 3 4 5. За 5 юм гараад иржээ. За 5 үзэр гарч ирсэн. За тэгэхээр өөр чинь юуг зөвлөж гинэ гэхээр ямар цаад бэрхшээлтэд тулгарсан байсан ч гэсэн амьдрал чинь болохгүй байгаа зүйлээсэн ч гэсэн тэрэндээ битгий гацаарай. Хамгийн гол нь гацхгүйгээр урагшлаарай гэж би харж байна. Яад гэвэл өөр чинь ирээдүйдээ холбоотойгоо маш тийм хийж бүтээх ялангуяа нэлээд тийм яарсан мэдрэмж байна. Тийм учраас өөрийгөө болохгүй байгаа тэр зүйлүүдээ гацаалгүйгээр урагшлаарай гэж хэлмээр байна. За дараагийнх дээр нь хүссэн зорилгодоо хүрэхэд өөрийнхөө амьдралдаа олж авах гэсэн зүйлээ олж авахд өөр чинь хангалттай хүч чадал бий гэдгийг би бол харж байна. За тэрнээс гадна ирээдүйдээ холбоотойгоо яг ингэн тэгнэ гэсэн зорилгоо бүр тодорхой болгоцсон хүмүүс энэ видеог үзэж байна. За гэхдээ зорилгодоо хүрэхэд цаад бэрхшээлтэй зүйл тулгарч байгаа ч гэсэн тэднэр нь бол тийм хэцүү давж гарч чадахгүй зүйл биш байна гэж би харж байна. Цаад бэрхшээлүүдийг давж гараад тэднийг сүрж гараад өөрийнхөө амьдралдаа доктортой сайхан байдлыг олж авч чадах болно. За тэгээд ер нь энэ сүүлд гарсан энэ 5 үзэрнөөс харж байхад миний зүнгээр бол юунаас ч битгий юунд ч битгий гац яг өөрийнхоороо бай. Өөрийг чинь зөв гэж бодж ивэл тийм ээ зөв байх болно. Тийм учраас эргэлзсэн байдалд орж бас тийм асуудал бэрхшээлтэй гацаад ийлгүй урагшлаарай гэж би харж байна. За тэгээд нэг жижиг үзэр гаргасан мэс энийг харъя. За дараагийнх дээр нь бусадтай харьцахдаа ялангуяа өөрийнхөө ирээдүйдээ холбоотойгоо зүйлдээ ер нь жоохон тийм эерэг зүйлийг бодож эерэг үгийг гаргаж аваарай гэж хэлж шүү за. За тийм болохоор хэлж байгаа үгэндээ анхаарнаа гэсэн үг. За тэгээ бүгдэнд нь энэ 7 хоногт маш сайхан сэтгэл тайван эерэг байхыг ерөөж видеогоо дуусгая. Та нар тэгээд сэтгэлдээ комент бичээрэй. Түр баяртай.